Параолимпийн тамирчдыг зориг төвчээр хатуучсан их шалгуур дэвжээ. Монголын Параолимпийн түүхийн хуудсыг амжилттай эхлүүлсэн тамирчид 4 жилийн өмнө аваргын алтан медалийг эх орондоо ачаалсан билээ. Бахархан амжилт гаргаж байгаа тамирчидаа сэтгэл зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Хадгаламж банк хамтдаа ялын аяныг 2 дахь удаага эхлүүлж байна. Хүн төрөлхтний эв нэгж болсон зуны 14-р Параолимпийн их наадамд оролцох Монголын баг тамирчдаа дэмжихээр Хадгаламж банк хамтдаа ялын хандивын аяныг өргөнүүлээд байна. Энэ аянд харилцагч бүр оролцож санхүүгийн тусламж болон сэтгэлийн өвдөө заслаа тамирчдад илгээх боломжтой юм а. Энэ аянд болохоор хүмүүс маань 3 төрлөөр хандив өргөх боломжтой. Нэгдүгээрт Хадгаламж банкны 2012 3.2012 гэсэн нандсан төслийн хэмжээгээр хандив өргөх боломжтой. Хамгийн амархан арга бол 15 18 81 дугаарт амжилт гэсэн мессежийг илгээгээр харилцагчдаа дэмжих боломжтой. Мөн салбар дээр ирээд гүйлгээ хийж байгаа тохиолдолд бас хандив өргөх боломжтой байгаамаа. За манай Хадгаламж банкны харилцагч нар бол манай аянд маш ихтэй оролцож байна. Тэгээд цаашдаа энэ Параолимпийг дэмжих үйл ажиллагаанд маш ихтэй оролцоосоо гэж уриалж байна. Та бүхэн ард түмэн маань хамтдаа ялна. Тэм учраас бүгдээрээ хамтдаа хандив өргөцгөө, хамтдаа ялцгаая гэж хэлмээр байна. Хамтдаа ялын аян энэ сарын 28-ны хүртэл үргэлжлэнэ. Цагаан олсон тусламж дэмжлэг нь тамирчдад их тус нэмэр болдог гэдгийг Хадгаламж банкны харилцагч хэлж байсан юм а. Маш өндөр байна уу. Тэгээд манай Олимпийн бууга үргэлжилж, медалийн бууга үргэлж Параолимпийн тамирчид маань медаль зөндөө олон медальтай юм гэж итгэлтэй байна. Яагаад иргэдээ бас харилцагчнараа энэ аянд нэгдэж оролцох уриалж байна.